Сэлэнг аймгийн Мандал суман дахь Хүннэг үеийн хаад ноёдын 400 орчим буш бунхан бүхий ноёолыг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тахилаа. Энэхүү арга хэмжээнд 4 галын 40 орчим бөө нэгдэж уламжлалт зан үйлээр ноён хайрхныг аргадаж тахисан юм а. Ноён уулыг энэ анхны ард иргэд мэддэггүй байсан. Ер нь их сэрсэн мэдсэн айл аймгийн айл сумд үүдэг хаахан үүдэг ямар язгуур өгшөлтэй тэнд ер нь ямар баялагтай юутай газар байдгийг эцэг өвгтөр нь одоо өв уламжилж ирсэн юу гэдгийг одоо ард бол мэддэг болсон. Сэрсэн нэг усны сэрсэн тэр ч утгаараа өнөөдөр олон зуун ардууд энэ цуглалаа. Одоо бөөгийн хэл одоо 4 том гал ирж энэ тий ноён хайрхнаа онголж тахилаа. Өнөөдөр одоо лус авдган сэрж одоо мэдээж өөрийгөө хамгаалахгүй юу одоо ард олноо хэвэн тэтгэх тэгэл бүхэл юм л одоо далд хүчнүүд нь сэрдэг байлгүй дээ тий яг хав хамгийн гол нь гэдэг энэ газар нутгаа гэсэн хоол усаа гэсэн өвгдээцийнхаа онгоц дахиж ирсэн энэ сайхан онгон дагшин газар дээр өнөөдөр нь хуран цугулсан Мандал сумын иргэд болон энэ иргэний хөдөлгөөнүүдтэй бид нар одоо ер нь бол 4 дахь ирж байна л да тэгтээ бол урд нь дахиж байсангүй дандаа тэмцэл хийж ухуулахгүй гэж одоо жасаа цуглаа тоглоодсон болж хэвлэл мэдээллийн дагуулж ирж ирсэн. Өнөөдөр бол хараа тэрийг бол байгаль дэлхийн сайхан ногоорсон бэлгэр сайхан үед тахилах хийж одоо Мандал сумын иргэдтэй моохын холбоо ноён уулаа аврах хөдөлгөөн босоо их Монгол галуун цэцэн гамшиг хийсэн үндэсний төв одоо олон хэвлэл мэдээллийн ингээд олгон хард иргэдтэй өнөөдөр ингэж тэмдэглэж байгаа сайхан байна. Манай монголчууд уул усаа тахих эрдэнэ уламжлалтай ард түмэн. За бөөгийн ёсоорч тахдаг байна, ламын ёсоорч тахдаг байна. Алт ухах гэдэг нөхдүүд алтууд яг өөрөө усыг татаж барьж идэг зүйл. Хэрвээ тэр алтыг авчих юм бол тэр барьж исэн ус нь байхгүй болно. Хэрвээ ус байхгүй болно гэдэг бол цаашлаад энэ газар ургамал нөгөө өвгөө болно гэсэн үг. Хатаж хувхаар нь гэдэг нөгөө тал там болно гэдэг шиг тийм л зүйл болно. Тэгэхээр ноён хайрхан бол тийм ялангуяа Монголд маш олон тахилгад газар байгаа ч гэсэн энэ газрын тахилгыг маш олуулаа хийх ёстой юм байна. Ягаад тэгэхээр энд бид олон улааш нар байна. Олон энэ нутгийн ард иргэд байна. Цаана бас олон онгод тэнгэрүүд байж байгаа. Энэ гурван одоо хүслийн зөв нэгтгэхэд бид нар нэг л зүйл хүсэх ёстой. Өнөөдрийн тахилгад ирсэн хүмүүс л ялангуяа өөрийн хүслэхээс илүүтэй энэ байгаль дэлхийн хүслийг л тэнгэр дээшээ уламжлаад одоо энэ орон сайхан ангаагаа авч үлдээ энэ хിവэр нь байлгая гэдэг л зүйлийг хэлээд байгаа байхгүй. Байгаль их дэлхийн агуу бүтээл гэгдэх ноён уул нь өөртөө бүх төрлийн ургамал модыг агуулхаас гадна ундны усны ундрахтай тул хөндөж үйл болно гэдгийг судлаачид хэдийн тогтоосон байдаг. Иймд төрлөх нутгийн онгон шүтээний хамгаалахын төлөө хэдийнээс тэмцэж ирсэн нутгийн иргэд энэхүү арга хэмжээг олноороо зорь ирсэн юм а. Түүнчлэн ноён уулын тахилгын арга хэмжээнд бусад хөдөө орон нутгаас иргэд ирж оролцсон. Энэ уулыг ухуулахгүй хэрвээ ухах юм бол би бол одоо хойч үедээ одоо ёстой нэг өртөө одоо ийм хүн болох гэдэг тий. Тэгэхээр энэ бодлыг ганцхан би биш Монголын бүх ард түмэн бодож байгаа ухамсарлж ой толгойд нь сэтгэлд нь орцсон байгаа. Нутгийн иргэдлээ тэнцээд байгаа шүү дээ энэ чинь. Одоо ганц ч дахиж үддэг болол няга төлөөл тэгэл. Бүгд л ухуулахгүй л гэж байгаа шүү дээ. Энд чи газар тариалан хадлан тариа байхгүй болгоно л гэдэг юм чи бүгдийн. Тэгээ бүгд л энэ малчид бол бүгд ухуулахгүй л гэдэг. Би Эрдэнэ хотоос ирж оролцож байна. 81 настай эмээ байна. За манай Монгол улсын сүлд газар болсон ноён уулыг аврах энэ сайхан үйл ажиллагаа, энэ сайхан бөөгийн үйл ажиллагаа энд явагдаж байгаад маш их баяртай байна. Ийм сайхан байгаль, ийм сайхан одоо нутгаа ухаж энийгээ сэндэлж энийгээ юу эвдэнэ гэдэг бол Монголын ард түмэн бидэнд маш их эмгэнэлтэй байна. Ийм ч учраас Монголын ард түмэн эннийхээ төлөө одоо маш их зүтгэж эсэргүүцэл хийж жагсаал хийж ер нь одоо чадах ятгараад үзэж байна.
Байгалийн үзэсгэлэн цогцолсон ноён уулаа аврахын тулд иргэд үзэл бодол зорилгоо хэрхэн нэгтгэж байгааг энэ өдөр болсон арга хэмжээнээс харж болох юм а. Сүүлийн 3 жилийн турш уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн ноён уулын тайлга зориулсан үндэсний баяр наадам энэ өдөр мөн зохион байгуулагдсан. Ноён уулынхаа тайлгын баяр наадамд нутгийн иргэд өргөнөөр оролцсноос гадна ойролцоох орон нутгийн иргэд зорин ирж оролцсон юм. За өмнөх жилүүдээс илүүтэй өргөн дэлгэр болж байгааг харахад ноён уулаа аврах хөтөлбөрөнд иргэд хэрхэн нэгдэж дуу хоолойгоо нэгтгэж чадаж байгааг харуулж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс болон нутгийн иргэд онцлож байлаа. Ороо.